Энэ удаагийн бичлэгээрээ хэрхэн өдөр тутмын амьдралдаа мөнгөө хэмнэдэг талаарх 10 практикал туршлагаа хуваалцъя. За хамгийн ихнийх нь би зөвхөн хэрэглэгдэхүйц зүйл худалдаж авдаг. Нэгсэндээ надад зайлшгүй байх ёстой, зайлшгүй хэрэгтэй зүйлсийг л худалдаж авдаг. Тэрнээс биш байвал гоё юм да гэсэн зүйлсийг бол худалдаж авдаггүй. Тэгээд тэр зүйлсээ бүр дуустал нь шавхаж хэрэгэлдэг байгаа. За миний хоёр дахь туршлага бол би зөвхөн хямдралаар л хувцас авдаг. Хямдралаар буюу одоо Black Friday юм уу, Boxing Day сэлээр л юм худалдаж авдаг. Бусад үед бол аль болох юм худалдаж авахгүй байхыг хичээдэг. Тэгээ хямдралаар юм худалдаж авахдаа зайлшгүй надад шаардлагатай зүйлсээ л худалдаж авна. Тэрнээс биш байвал гоё юм даа ч гэдэг юм уу. Энийг жилдээ 1-2 удаа өмсөн гэсэн юмыг бол хизээж худалдаж авдаггүй. Дараагийн нэг мөнгө хэмнэдэг туршлага нь гэх юм бол би гадуур өртөөсөө огт хоол иддэггүй. Дандаа гэртээ хоол хийж иддэг. Хаяа нэг гадуур хоол идэх юм бол айгүй тийм чамин үнэтэй гоё ресторанд ороод тийм гоё шинэ амтыг мэдрэхийн тулд эсвэл шинэ хоол туршиж үзэхийн тулд эсвэл шинэ коктейл уухын тулд гадуур хоол иддэг. Гадуур хоол идэхгүй байх нь мөнгө хэмнэхэд бас маш их тусалдаг. За дараагийн нэг мөнгөө хэмнэхийн тулд амьдралдаа хэрэгжүүлдэг зүйл бол би байраа бусадтай хувааж амьдрдаг. Нэгсэндээ рүүмейтүүдтэй хамт амьдрах юм бол арай хэмт зардлаар буюу бага түрээс төлж амьдрах боломжтой байдаг. За 5 дахь хэрэгжүүлдэг арга нь юу юм гэхэлэр би дандаа нийтийн тээврээр буюу автобусаар вагоноор зорчдог. Би ердөөсөн машин барьдаггүй. Машин авъя гэх юм бол нэгт угаасаа машин ч өөрөө төлбөртэй. 2 дахь юм бол татвар төлнө. 3 дахь юм бол дахиад бензиндээ мөнгө өрнө. 4 дахь юм бол заавал даатгал хийх ёстой гэх мэт машинтай болох юм бол дагаж гарах зардлууд нь маш их байдаг. Тийм учраас нийтийн тээврээрээ буюу 50 цент төлөөд явж байгаа нь надад илүү ашигтай байгаа юм шиг санагддаг. Хаяа нэг заавал машинтай ийшээ тийшээ явах хэрэг гарах юм бол тухайн үедээ машин түрээслээд явчихад ямар ч асуудал байдаггүй. За дараагийн нэг зүйл нь болохоор маш чухал нэг юм байна. Гэхдээ Австралид амьдардаг хүмүүстэй илүү холбоотой. Тэр нь юу вэ гэхээр би байнгын утас, интернет, тогны провайдераас сольдог. Нэгсэндээ нийлүүлэгч компаниас сольдог. Тэгэх юм бол илүү хямд үнээр тэдрийг хэрэглэх боломжтой байдаг. Яагаад вэ гэхээр энд компаниуд үнэн ч хэрэглэгч байснараа тухайн хүмүүст хямдрал олгодоггүй, харин эсрэгээрээ шинэ хэрэглэгч татах эсвэл буцаж ирж байгаа харилцагч нартаа илүү их хямдрал олгод юм бэлээ. Тийм болохоор би жишээ нь А гэдэг компаниас интернетийн үйлчилгээгээ 6 сарын турш хямдралтай үнээр шинэ хэрэглэгч болж очиж аваад тэгээд энэ 6 сарын дуусчихгүйд 7 дахь сараасаа дахиад Б гэдэг компани руу шилжээд энэ компани дахиад шинэ харилцагч нартаа хямдралтай байгаа учраас энэ хямдралыг дараагийн 6 сард ашиглачин гэсэн үг. Тэгээд энэ 6 сарын дуусангууд дахиад нэг C гэдэг компанид очдог ч юм уу. Тэгээ энэ мэтчлээ ингээд солиод яваад байдаг. Тэгэнгүүт хямдралтай үнээр интернет, утас тэгээд дээрээс нь тогоо ашиглах боломжтой болдог. За миний 7 дахь арга гэх юм бол би муудахгүй хүнс эсвэл гэр ахуйн бараагаа хямдралтай байгаа үед нь бөөндөөд худалдаад авчдаг. Жишээ нь одоо 0-ын цаас ч гэдэг юм уу, аяатаг угаагч гэдэг юм уу, тэр зүйлсийг бөөнд нь хадгалчихад өртөөсөө муудахгүй шүү дээ. Гэхдээ хямдралтай байгаа үед нь буюу 50% хямдарсан багт нь би дандаа бөөндөө авч хадгалаад тэгээд хэрэгжилдэг. За мөнгөө хэмнэхийн тулд хэрэгжүүлдэг миний дараагийн нэг арга бол би гадуур кофе уухаа болсон. Яг уу кофений $6, $7 чинь нэг их мөнгө биш шүү дээ. Өөртөө ийм мөнгө зарцуулахад яах вэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ яг ингээд топ бодоод үзэнгүүт энэ чинь 6 биш нэлээд их хөөрхөн мөнгө болчиход байгаа байхгүй юу? Ер нь бол бид нар өглөө болгон ажилдаа явахдаа ч юм уу эсвэл нэг өөрийгөө сэргээх гэж кофе авч удаг шүү дээ. Тэгэнгүүт за дунджаар $6 кофе авдаг гэж бодъё. Сарын тэр чинь $180 болно. Тэгээ жилээр нь бодоод үзэх юм бол өдөр болгон $6 кофе уух юм бол бид нэр жилд $2160 кофенд төлөхөр байгаа байхгүй юу? Тэгээд яг нэг ширхгийг нь бодоход хямдхан юм шиг боловч яг том дүнгээрээ бол эн чинь хөөрхөн мөнгө болчихж байгаа. Тийм учраас би гадуур кофе уухаа болсон. Хэрвээ үнэхээр кофе уумаар санагдаад байх юм бол би ажлынхаа үнгүй кофеноос л авч удаг. За миний 9 дахь арга бол би subscription үйлчилгээнүүдэд хамгийн байж болох бага түвшинд нь барьдаг. Жишээ нь заримдаа бид нар ингээд нэг кино үзэхийн тулд Netflix дээр ирэх авцсан байж байгаа. Дахиад одоо Amazon Prime ч юм уу аваад нэг сард 2 стриминг үйлчилгээнд ирэхтэй болсон байдаг шүү дээ. Энэ болгоныг би байж болох хамгийн бага түвшиндөө барьцдаг. Ер нь бол би гэртээ зурагдгүй. Тийм учраас би нэг их кино бас үздэггүй. Тийм болохоор би Netflix-ийг хаяа яг үнэхээр үзэх шаардлагатай кино байгаа тохиолдолд авдаг. Бусад үедээ бол цуцалчдаг. Тэгээд Netflix-ээ заримдаа цуцалсан тохиолдолд дараачийн сарда Amazon Prime ч юм уу авч агаад Netflix дээр байдаггүй боловч Amazon Prime дээр байдаг киногоо үздэг ч гэдэм үү. Иймэрдүү байдлаар стриминг үйлчилгээнүүдээ бол хооронд нь хольж солиод удирдаад аваа явуулдаг. Бусдаар гэх юм бол ямар нэг одоо фитнесийн ч гэдэг юм уу өөр бусад ямар membershipтэй, subscriptionтэй үйлчилгээ байдаг. Тэр болгоныг нь би бүгдийг нь цуцалчихсан огт хэрэгэлдэггүй. За хамгийн сүүлийн буюу хамгийн их мөнгө хэмнэдэг арга бол тренд дагахгүй байх. Ер нь бол ингээд улирал
болгон шинэ хувцсны коллекц гарч ийн. Тэр болгонд чинь трендэд дагах юм бол би нэг шинэ хувцснууд авах ёстой болно шүү дээ. Гэтэл би ердөөсөө трийг дагахгүй байхаар шийдсэн. Дээрээс нь тренд дагаж бас нүүрний будаг эдэр огт авдаггүй. Би яг тодорхой хэдэн ширхэг нэг крем, одоо сормосны будаг, контур гэдэг нэг хэдэн ширхэг юмтай яг тэрнийг л байнгын хэрэгэлдэг. Тэрнээс биш энэ одоо тренд болоод байна. Энийг туршиж үзье гэдэг юм уу? Тиймэрдүү байдлаар уруулан өнгөлөгч крем ч гэдэг юм уу? Тиймэрдүү хэрэглэхгүй зүйлсийг огт авдаггүй. За ингээд би ийм 10 практикал аргыг амьдралдаа хэрэгжүүлж мөнгөө хэмнэдэг. Хэрвээ танд таалагдсан зүйл байх юм бол өөрийнхөө амьдралд ч гэсэн хэрэгжүүлээрэй.